Монгол Улсын засгийн газар болон Европын цэргийн босголт хөгжлийн банк хооронд 2024 оны 4-р сарын 26-ны өдөр зээлийн гэрээ, буцалтгүй тусламжийн гэрээ, төслийн гэрээнд тус гарын хэсэг зурснаар Дархуул аймагт 250 ортой төвийн бүсийн жишг нэгдсэн имлэг барих төсөл албан ёсоор эхэлсэн. Өнөөдөр тус банкны Монгол Улс суурин төлөөлөгч аймгийн удирдлагатай уулзаж хамтран хэрэгжүүлж буй төслийн явцтай танилцлаа. Одоогийн байдлаар тендерийн үйл явц дууссан, удахгүй барилгын компанийг сонгон шалгаруулж, наривчилсан төлөвлөгөөг боловсруулна. Энэ оны сүүлч гэхэд бэлтгэл ажлыг дуусгаж 2027 оны ихэр барилгын ажил эхэлнэ. Энэхүү шинэ эмнэлгийн төсөл нь Европын цэргийн босголт хөгжлийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлж буй анхны улсын эмнэлгийн төсөл юм а. Hello. Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Дархан аймгийн төв Дархан хотод ирсэндээ баяртай байна. Бид аймгийн засаг дарга аз жаргалтай, үр дүнтэй уулзалт хийж Европын цэргийн босголт, хөгжлийн банк болон Дархан аймаг хамтран хэрэгжүүлж буй Дархан нэгдсэн эмнэлгийн төслийн талаар хэлэлцлээ. Энэ төсөл нь Европын цэргийн босголт, хөгжлийн банкны хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд Монгол дахь анхны улсын эмнэлгийн төсөл, мөн тус аймагтаа хэрэгжүүлж буй анхны хамтын ажиллагаа юм. Төслийн үр нөлөө нь зөвхөн Дархан хотоор хязгаарлагдахгүй. Монголын хойд бүсийн иргэдэд өргөн хүрээний ашиг тустай. Нийт санхүүжилт нь ойролцоогоор 60 сая $60 бөгөөд орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж бүхий 250 ортой эмнэлэг барихад зориулагдана. Ингэснээр Дархан болон ойролцоох бүс нутгийн иргэд орон нутагтай, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авч Улаанбаатар хот руу зорчих шаардлага буурна. Энэ нь иргэдийн амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлнэ. Одоогоор тендерийн шат дууссан бөгөөд удахгүй гүйцэтгэгчийг сонгом, наривчилсан төлөвлөгөө боловсруулж 2027 оны ихэр барилгын ажлыг эхлүүлэхээр зорж байна. Аймгийн удирдлагууд болон төслийн багтай хамтын ажиллагаа өндөр түвшинд байгаад талархаж байна. Цаашид Европын цэргийн босголт, хөгжлийн банк нь Монгол улсад дэд бүтэц, ногоон хөгжлийн төслүүдийг тууштай дэмжин ажиллах болно. Баярлалаа. Шинэ эмнэлгийн барилга ашиглалтад орсноор Дархан хот болон ойролцоох аймаг сумдын иргэд Улаанбаатар хот руу зорчих шаардлагагүйгээр орчин үеийн технологи бүхий чанартай эрүүл мэндийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм а.